Өглөөний мэнд хүргэе. Тэгэд энэ өглөө өдөргөр амьд өг хөтөлбөртэй хамт байгаа та бүхэнтэй баярлалаа. Өдөр хамтдаа эзэн бурхан лугаа залбираад эхлэе. Аава таньда баярлалаа. Энэ өглөөг хүснэ төлөө таньда талархъя аваа. Тэгээ энэ цаг мөчид та өөрхөн үгээрээ бидэнд ухаарлыг өгөх болтугай эзэн. Та бидэнтэй хамт ээж. Та өөрийнхөө сүнсээр үг илчилтэд өгөх болтугай гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За бүгдээр өргөжлүүлээд Марк номоо уншъя. Тэгээ 4-р бүлгийн 1-9 хамтдаа уншъя. Тэрээр нуурын дэргэд дахин сургаал зааж эхлэв. Түүн рүү асар олноороо хуран цугласан тул Есүс нуурт буй завин дээр гарч суув. Хурсан олон бүгд нуурын захаар газар дээр байлаа. Есүс тэдэнд олон зүйлийг сургаал зөвлөөр заажээ. Тэр сургахдаа ин альдв. Сонс. Тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үр цацхад зарим нь зам хаваар унаж шууд ирээд идчихжээ. Зарим нь хөрс багтаа чулуурхаг газар унаж хөрс нь гүн биш тул тэр даруйдаа соёолов. Гэвч эдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчин хатжээ. Зарим нь хогийн ургамал дунд унахад хогийн ургамал ургаж тэднийг боомлов. Ингээд ургац өгсөнгөө. Зарим нь сайн хөрсөнд унан ургаж өсөөд 30-60 100 дахин их болжээ гэд сонсох жигтэй сонсохтун гэж хэлв. Амен. За эзэн Есүсийн сургаал зөвлөлөөрөө юу гэж байна гэхээр өнөөдрийн бидний сэдэв болохоор Бурхны хаанчлалын нууц гэдэг сэдэв энэ багцад энэ гарчгийг өгье. Учир нь энэ сургаал зөвлөлөөр Есүс Бурхны үгийн талаар зөвөрлөж ярьсан байгаа. Тэгээд Бурхны хаанчлалын нууцыг та нарт өгсөн гэж хэлсэн. За энэ сургаал зөвлөлийн тайллыг нь болохоор зэрэг 4-р бүлгийнхаа 10-ын 20 дугаар ишлэлээр тайллыг бичсэн байгаа. За энэ дээр маш сонирхолтой зүйл нь болохоор эзэн Есүс хэлэхдээ сонс гэсэн байгаа. Эхлээд үг хэлэхдээ дараа нь сонсох жигтэй сонсох тун гэж хэлж байна. Тэгээ энэ үгийг ингээд бясалгаад байж хахад эзний үгийг сонсдог нэг нь сонсдог юм байна. Сонсдгүй хүмүүс ч бас байдаг юм байна гэдгийг анхаарч байна. Тэгэхээр бид нар эзэн Есүсийн дагалдагч нар тэгвэл эзний үгийг бид нар сонсдог нэг нь байх хэрэгтэй юм байна. Тэгээд энэ багц ишлэлээр юу ярьж байгаа гэхээр бурхан үгийнхаа талаар зөвөрлөлөө 4 хөрсийн талаар ярьсан байгаа. 4 хөрс. За тэгвэл өнөөдөр энэ 4 хөрс нь ямар үр тарианд таригдах вэ гэдэг. Тэгэд тариачин гэдэг маань эзэн тийм ээ. Тэгээ үр гэдэг маань Бурхны үг гэж энд зөвөрлөж бичсэн байгаа. Тэгээд тухайн Есүсийн дагалдагч нар энэ зөвөрлөлийг сонссны дараа ойлгохгүй болохоор нь асуусан байгаа. Эзэн та саяны зөвөрлөлийн тайллыг хэлж өгөөч гэж асуусан байгаа. Тэгтэл эзэн энэ Бурхны хаанчлалын нууц та нарт аль хэдийн өгөгдсөн гэдгийг хэлж өгсөн байна. Тэгвэл энэ хаанчлалын нууцыг өгөгдсөн бас хаанчлалын нууцыг автгүй хүмүүс байдаг болов гэж бас асуулт тавьсан. Мөн дээрээс нь итгэж бид үүнийг хүлээн авахдаа ямар хөрсдөр байна гэдэг маань ямар зүрх сэтгэлээр эзний үгийг хүлээж авч байна гэж бас бодвоштой. Тэгвэл өнөөдрийн зөвөрлөлөөр хэлсэн 4 зүрх сэтгэл өгөө 4 хөрсийг хэлсэн зөвлөдүүдийг бид нэр хараад унших юм бол нэгдүгээрт бид нэр хатуу хөрсийг ярьж байгаа энэ замын хажууд цацсан үр гэж байгаа. Тэгээд тэднийг шууд ирээд амна гэж. Тэгвэл хатуу зүрх сэтгэлтэй байгаад тэр хөрсөнд сулгацсан хүн өнөөдөр яг гэхээр зэрэг тэр үгийг зүгээр л сатан ирээл авах байхгүй. Тэгээд сатаныг шуугаар зүрлэлцэн байгаа. Гайхалтай. Тэгэд үгийг ингээд бас уншиж байхад
тухайн хөрс нь одоо бардам зүрх сэтгэлтэй хатуу бол тэр нь Бурхны үгийг ирж хайдгүй зүгээр л сонсоод өнгөрдөг байгаа. Тэгвэл өнөөдөр Бурхны үг нь болохоор шин бас амийг өгдөг гэдгийг бас энэчнээс харж болох юм аа. Тэгэхээр итгэж бид нэр сүнслэг амьгүйгээр итгэж байна гэж ямарч боломжгүй. Тэгээ энэ амийг эзний үг өгдөг юм аа. Бидний сүнсний амийг эзний үг тэжээдэг юм аа. Амен. За хоёр дахь хөрс нь болохоор зэрэг юу вэ гэхээр зэрэг үгийг сонсоод баяр хөөртэй хүлээж авдаг. Тэгээ үгийг сонсоод баяр хөөртэй хүлээж авдаг тийм чулуурхаг газар тархицсан хөрс гэж энэ төр зөвлөсөн байгаа. Оо ямар гоё үггээг алгаа ташаад хүлээж авчгаад тун удалгүй тэр үгээ мартчихэдэг. Тэр тун удалгүй тэр үгээ мартчихэдэг. Тэгвэл энэ үнэхээр итгэл султай тийм үү? Итгэлийн суурь нь одоо сул те яг итгэлийн суурьа батжаагүй тийм итгэгч нар зүгээр л үгийг гоё үг байна гэл сонсоод өнгөрдөг. Энэ нь болохоор ямарч үндэсгүй гэсэн үг. За 3 дугаар үг нь болохоор хогийн ургамалд одоо тарьсан одоо хөрс тийм ээ. Тэгээ энэ хөрс нь эхлээд одоо хөрсөн сулгасан үр гэдэг маань одоо энэ хөрсөн сулгасан үр жоохон соёолж ирээд тэгээд ургаж агаад тэгээд бас ундаг байгаа. Энэ юусэн үг вэ гэхээр бид нар эзний үгийг сонсож авчгаад тэгээд ертөнцийн эд баялаг юм уу ертөнцийн сайн сайханд хурдаад тэгээд тэр үгийг зүгээр л унгаадаг байгаа. Тэгээд сүнснийхаа одоо галыг одоо бөхөөдөг гэсэн үг. За дөрөвдүгээр хөрс нь болохоор сайн хөрс гэсэн ба. Энэ нь болохоор үржимстэй. Яг зүрх сэтгэл нь эзнийг хайсан зүрх сэтгэлтэй. Эзнийг бүргэд таньж мэдье гэсэн хүсэл тэмүүлэлтэй. Тэгээ эзний үгийг аваад зүрхэндээ аваад хэрэгжүүлдэг. Хэрэгжүүлснээрээ үржимс ургуулдаг. Энэ дөрвөн зүрх сэтгэлийг яг одоо энэ багцад хэлсэн байна. Тэгвэл өнөөдөр бидний хувьд бидний зүрх сэтгэл ямар байгаа бол гэдгээ бас энэ дээрээс хянах хэрэгтэй юм аа. Бүтэн сайнны цуглааны одоо гоё номлол пасторуудын минь хэлж байгаа номлыг хүлээж авчгаад ямар гоё юм бэ өнөөдөр нам гоё байлаа гэсэн маргааш нь мартдаг тал байдаг. Зарим тохиолдолд тэр үгийг хүлээж авчаад гэл зүгээр л зөчгнийхээ хажуугаар өнгөрүүлдэг. Тэгээ Есүс энэ дэр яагаад сонсох чигтэн сонсохтон гэдэг. Ихэр сонсдгүй итгэгч нар бас байдаг юм байна. Сонссон дөрөсгдөг итгэгчтэй бас байдаг юм байна. Тэгэхээр бид нэр сонссон бол тэрийг хүлээн аваад хэрэгжүүлдэг нэгэн итгэгч байцгаая гэж бас энэчнээс олж авч байна. Тэгэхээр өнөөдөр бид нэр эзний амьд үгийг дуулууртай итгэлтэй зүрх сэтгэлээр хүлээж авах нь чухал юм аа. Тэгээ итгэлээрээ өсгөхөд эзний амьд үг чухал. Тэгэхээр бүгдээрээ зүрхээ шалгаад Бурхны хаанчлалын нууцыг улам илүү таньж мэдье. Тэгээд хэрвээ бидний зүрх хатуурсан байгаа бол хэрвээ бидний зүрх сэтгэлд эзний Бурхны хаанчлалын нууцыг өгөгдсөн байхад тэрийг олж харахгүй бол тэр Бурхны хаанчлалын нууц өгөгддөггүй гэдгийг л энэчээс олж авч байгаа. Нөгөө талаас бас нэг суралцах зүйл болохоор дагалдагч нар Есүстэй хамт байхдаа үргэлж асууж ирсэн. Тэгвэл энэ яагаад энийг ерөөсөө ойлгосонгүй. Дандаа тийм асууж, сонирхлож, лавлаж, бүр өөрийнхөө амьдралд бүр зүрхэндээ суулгаж ирсэн байна. Өнөөдөр бид нэр удирдагч нь үгийг тунхалдаг, мөн пасторууд нь үгээр биднийг урамшуулж босгох тэжээдэг байгаа. Энэ цаг мөчид хэрэг үг ойлгохгүй тохиолдолд бид нэр очиж асуудаг билүү?
Энийг бас хэрэгжүүлэлт болгоё. Яг л Бурхны үгийг ойлгохгүй бол ойлгоод тэр ойлгохын төлөө хүсэлтэй байгаад асуудаг байцгаая. Пастор таны номлол сайн юм байсан. Би энийг ерөөсөө ойлгосонгүй гэд шууд асуудаг байцгаая. Бид нар асуудаггүй учраас төрөлдөж явдаг. Асуудаггүй учраас буруу зүйлд итгэж явдаг байгаа. Амен. Тэгээ онлоноор маш олон номлолууд явагддаг. Тэгээ яг өөрийнхөө сонирсон номлыг сонсохоос илүү өөртөө чуулганыхаа пасторуудын номлыг сонсоод тунгаамсгалаад мэдгүй зүйлээ асуудаг байцгаая гэж та бүхнийгээ бас өөртөө энэ бүгдийг уриалж байна. Амен. Тэгээ бүгдээ хамтдаа залбирая. Тэгээ энэ 7 хоногийн турш та бидэнтэй хамт исэн танд баярлалаа. Тэгээ хамтдаа залбирая. Аава тандаа баярлалаа. Өнөөдөр өгөөр дамжуулаад бидний зүрх сэтгэл ямар байгааг та нэгтлэн шалгуулж байгаа төлөө баярлалаа. Бид үнэхээр сайн хөрсөн суулгасан тэр өгөрийг бөгөөд үгийг хүлээн аваад хэрэгжүүлдэг нэгэн баймаар байна. Бидний зүрх сэтгэл дуулууртай, итгэлтэй бас цэвэр байхыг хүсэж байна эзэ. Тийм учраас таны үгээр бид тижээгдэж, таны үгээр амьсгалахад та бидэнтэй хамт ээж өгөөрэй. Тэгээ мэдгүй зүйлээ пасторудаас асуудаг байхад та туслаарай эзэ. Бас бардан байлгахыг бүжшөөрөөр, зүрх сэтгэл хатуу байхыг бүжшөөрөөр эзэ. Таны үг бол амьдрал учраас үргэлж таны үгээр хамт байхад та бидэнтэй хамт ээж өгөөрэй гэж эзэн Есүс Христийн нэрээр танаас гуйн залбирлаа. Амен. Та бүхний бурхан ивэг.